Хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалт өнөөдөр боллоо. Шалгаруулалтыг ил тод нээлттэй хэлбэрээр явууллаа. Жижиг дунд үйлдвэрийн газарт ирүүлсэн 51 төслийг Shark Tank нэвтрүүлгийн зарчмаар хэлэлцээд 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилтэнд үнэлгээ өгч шийдвэрлэх юм а. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 800 мянга гаруй ажлын байрыг бий болгосон. Улс орны хувьд үнэт баялаг бүтээгч, эдийн засгийг бүрдүүлэгч гол хөшүүрэг нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. За тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл эзэдний олох нь хамгийн чухал гэдгийг онцолж байна. Төслийг бол маш нарийн шалгадаг болсон. Заавал газар дээр нь очиж үздэг болсон. 153 аж ахуй нэгж үлдсэн байна. За өнөөдөр ингээд төсөл сонгон шалгаруулалтанд бол 7 гишүүний бүрэлдэхүүнтэй энэ 3 нь бол төрийн байгууллага, 4 нь төрийн бус байгууллага байна. За төрийн бус байгууллагын маань гол үүрэг юу вэ гэхээр үнэхээр энэ одоо энэ төсөл сонгон шалгаруулалт ил тод шударга зөв болж байна уу? Хөндлөнгийн хяналтыг тавих, одоо төрийн бус байгууллагынхаа үүргийг хүсдэг. Хоёрдугаар төсөл сонгон шалгаруулалтад өөрснөө оролцоод оноогоо тавиад солонхоор одоо хамгийн өндөр оноо авснаас нь эренблээд явж байгаа учраас сүүлийн жилүүдэд одоо төсөл сонгон шалгаруулалттай холбоотой бол хил ам гарахгүй, авилга ашиг сонирхлын янз бүрийн юм бол гарахгүй байна. Энэ маань бас одоо энэ төрийн бас байгууллагууд маань хяналтаа зөв тавьж гин өөрснөө оноогоо одоо тавьж тэдний одоо онооны жин дарсан хуваар сонгон шалгаруулалт хийгдэж байгаа учраас бол ил тод шударга болж байгаа гэж харж байгаа. Өмнөх жилүүдээс чанарчсан одоо илүү мэрэгжлийн одоо тийм ээ барь суурьнаас бичигдсэн сайн төслүүд бол орж ирж байна л да. Жишээлбэл одоо мал аж ахуйг илүү програмчлалтай холбосон тийм ээ эсвэл одоо эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүнийг одоо инновац шингээсэн бүтээгдэхүүнийг бас санал болгосон ийм шинэлэг содон сайхан төслүүд орж ирж байна гэж бид нар хацж байна. Энэ онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 20.5 тэрбум төгрөгийн зээл олгох юм а. Тодорхойлбол 5 жилийн хугацаатай жилийн 3% хүүтэй үндсэн зээлийн төлбөрөөс эхний 12 сар хүртэл чөлөөлөгдөх юм. Одоо жижиг дунд үйлдвэрийн төсөлд бол би хоньны эрчимдсэн махны чиглэлийн аж ахуй гэсэн төслөөр оролцож байгаа. Энэ бол яг амьдралаас гарсан зээл үл дээ. Урган цагт нь буюу хавар төлсөн хоныг одоо нэмэгдэлж ил болон сайн чинээ байна шүү дээ. Тэгээд намар өвөл борлуулалтанд орсноор нэгдүгээрт эдийн засгийн хэрэгэлд уртсаж байгаа. Малчны 2-4 жилийн хөдөлмөр хэмнэгдэж байгаа. Дээр нь хахад хурган цагтаа борлогдож байгаа учраас амт чанар сайтай шүүслэг дээр нь эм тэрэний үлдэгдэлгүй байх бүрэн боломжтой болчихж байгаа. Энэ удаагийн төсөл дээр бид нэр бүтээгдэхүүнийхээ түүхэн эдүүдийг одоо өөрсдөө таримлжуулъя. За тэгээд эдгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанарын хяналтыг дотооддоо хийгээд ингээд тасралтгүй сайжруулад явахын тулд эмийн ургамал таримлжуулах чанарын хяналтын лаборатори байгуулах зорилгоор одоо энэ төслийг өргөн бариад одоо 3 дахь шатанда тэнцээд одоо энэ 4 дахь шатанда хорооны хурлаар ороод явж байгаамаа. Төслийн сонгон шалгаруулалт зарлагдсанаас хойш нийт 105.4 тэрбум төгрөгийн өртөгтэй 867 төслийн хүсэлт ирсэн. Үүнээс цахим системд 571 аж ахуй нэгж 82.5 тэрбумын зээлийн хүсэлтэд баталгаажуулаад байсан юм. Өмнө нь зөвхөн цаасан дээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрийг шалгаруулдаг байсан бол энэ жилээс төсөл бүртээ газар дээр нь очиж танилцаж шаардлага хангасан тохиолдолд дараагийн шатанд тэнцвүүлэх журмаар төслийн сонгон шалгаруулалт явагдсан байна.